Төрийн шагналд соёлын гавьяц зүтгэлтэн зохиолч Гарма. Цээжний бэлтрэг өгүүлэг. Хоёр морь хөтөлсөн хүн Шандын говийн цагийн шугын дундуур нисхмэт хурдалсаар далд оров. Хойноос нь хараа барааны газар 3 морьтой залуу эцэд зогсох шахсан морьдон ташуурдан хөөж явлаа. Эр хүн шиг улаа бутарсан царайтай биерхүү том говийн бор хүүхэн 40 насныхан аагийг гаргах мэт эмээл дээр нь дарцаглан давхисаар байв. Гэрээсээ олон сахалт холджээ. Догоо морины хоомыг татасхийн сая санаамарсан мэт хангин тал эсгэрэв. Шандын говийн олигчин чон өөрнөөсөн анчин холдуулан дөрүүлэх гэж гүзээ 100 гүвээ давж зүхтдэг юм гэлээ. Чингиснэр бэлтрийг нь амьд үлдэж харин өөрийн анчны суманд оногдон арьсаан хуулуулах нь ч бий. Би тэр өлөгчин чонлогоо адил эднийг өөрнөөсөө төөрөөлөв. Алаг өрмөн зүгэр өсвөл намайг яасан ч явах хэмээн догоо бодлоо. Цаад шин нутгийн хэдэн сагсуу залууд эднийд хоног тааруулан буужээ. Буу шидмэн гэр дээр тавьж чамгүй болгож дуушуу урсан тэд шуудатай юм барин орж ирэхтэн хайрхны эвэр нэгжиж хэдэн бэлтрэг суйлаад олцтой мөгтэй явна. Борцнуудж хоол хийж хөлсч өгөх нь хэмээн ахмад нь хэлжээ. Шууданаас нялх бэлтрэгний гeenх дуу зүрх зүсэн сонсогдлоо. Догоо нутгийн залууст юм хэлсэнгүй. Гурил илдэж борцтой хоол гогд үнэртүүлэн хийв. За, хавдраа удалчих. Цагаан сарын шавхруу байж юуны магадав хэмээн налжир хэмээх 30-аад насны хөлчүүр захирв. Ууд согтхорон яхаас ч буцдаггүйг нь догоо мэдэх тул орны ширгүүгээс 2 бидонд нэрмэл арх гаргаж ирлээ. Болж байна. Зүйтэй шүүхөө. Налжир аягаан барин ухс хийлээ. Хоол идэн гэдэс гарч ингийн хатуу нэрмэл аягаар уужд орхнон сохтоод цаад хоёр нь ундуй сумдуй унцгаалаа. Догоо гинэн буй шуудатай бэлтрэгүүдийг өрөвдөн байж ор засав. Унтж амардаа налжираа. Налжир сугныхан давчийг олохгүй гарын солголон тэмтэрч байх хэрнэн бас хөөхөмсөж догоог лааны бүдэг гэрэлд олиннүүдээр эрмэж айлгүй төв. Энэ согтуу унтаад орхивол хідэн бэлтрэгийг гадаа гаргамаар байлаа. Эхэн сүйд болж байгаа да. Налжир гэнэтхэн лаг үлэн унтрааж догоог бариад авлаа. Догоо эсэргүүцэн тийчилжээ. Чадвал эд агссан эр хүний багш шиг гараас мултарч чадмаар байсан ч догоо бяр зан согтуу ирийг өргөлөө. Та битгий маягл. Эзэнгүй холын говьд эр хүний бараа харалгүй хагссан ховын шиг болсон байж хэмээн налжир могоон толгой шиг хүйтэн хуруугараа эмзэг бүхний тэмтрэн арх ханхлуулан шивнэлээ. Гэвч тэр самсандан хүрч чадлагүй догоод өргүүлэн зүүн ор авдрын дундах хөндийд толгоогоор нь чихүүлв. Догоо зүхтан гарч амьсгаа давчдсан налжир ёолон дуу олдох үед гэнэтхэн гадаан нь чон уллаа. Үрээн алдсан олигчны хүн шиг уйлан гинших уйлах нь өрөвдмөр байв. Налжир арай хэм босч зассан орон дээр гарч тэр дорон хурхираад унлаа. Догоо гэрээс саахалт хэр зайд ойрхон эргэж уйлах олигчин ихэн дууг сонсон нуруунд хүй төргөн гадаа суулаа. Үүр хаяарах үеэр тэр бослоо. Сэгсийн арзайсан үсийн элж догоо мөнөөх шуудатай бэлтрэгүүдийг авч гараад гэрээс холдуулан тавив. Нүдэ нэгээгүй шахам амьтас элсэн дээгүүр бударганы ёроолоор тарж явлаа. Гинтхэн сүр сархийн хаанаас чим сэрвээ өндөртэй том олигчин чон түүний дээгүүр харих шахам дүүлв. Олигчин их хэдэн бэлтрэгний дундаас нэгийг шүүрэн зууж алтан харганы ботон дундуур гялсхэн алга боллоо. Энэ сацуу буун дууч гарлаа. Мөгич ма олигчин зах дээр их хүн хүргэж андаар нь зарах гэсэн хайрын олзын минь тавиа туучлаа хэмээн хорвоогийн хамаг хараалыг хаман янсаар согтуу налжир зогсож байлаа.
Байгаль ертөнцийн жам хатуудан хатуу, зөөлөн дөөн зөөлөн. Буян хийсний бурхан таалбуу чоногч ухаантай амтан болохоор бүгдийг эсгэхнийн ганц хайртай бэлтэргээ шүүрэн авахад найр тавьж өгсөн догоог хайрлав. Чингэд гэрэн догдолж орхилоо. Тэр хөөгийнхэн эцгийг санах дургүй билээ. Төр зүрийн амрагч бай, хонцын төдий амтанч бай. Ямар ч л гэсэн түүнийг их хүн болгож алаг сайхан үрэн орхисон л үний юм. Цаанан ханижилтэйг нэмэж сэрвэж, зуны шинэг гэрийнхэн үүдийг хөнжлийнхөн сэжүүрийг догоонайсэн. Ийм хүний хувьд яаж ч болдгүй чамаар эрийг хүсч, түүнтэй энгэр зөрүүлээд хожимон хөл хүндтэй болсноо мэдээд баярлсан. Хүүгэн догоо бүхнээс харамлах тул эцэг нь ирээд аваад явна гэвэл яах вүлээ. Соломон хөвөөнийн сургуульд орлоо. Сумын төвөөс 3 өртөөчийн газар байх Шандын говьсон хамаг гэр бараагаан эзэнгүй орхин хүүгийн сургуульд хүргэж өгтөн сүүлчийн бэлтгэн соёлуулсан өлөгчин чонайдл сэтгэл дотор нь догоо уйлж явлаа. Дотор байрны шавар байшингийн гадаа бүртийтэл зогсоод уйлж үлдсэн алаг үрээн тэрбэр бодхоос л байцсууж чадахгүй байлаа. Үсэглэл үзэж овоо нэг юм уншиж тоо бодохтой болгомогцсон догоо хүүгэн сургуулиас нь булаан одов. Хүүгүүгээр амьдарч ис чаджээ. Тэр цагаас хойш 10 жил өнгөрлөө. Хүүн өсч хайрхан уулын хүрэн бүргэж шиг эр болов. Догоо Шандын говьсон яваад өгч болох л байсан. Гэвч тэрбэр хүүгэн алдахаас айж байлаа. Ирэх юм чинь үейтэнгийн бүсгүйд сэтгэл татагдчихвал яана. Хөгшин эхийг орхиод хүүхэн дагаад явчихвал яах вэ? Тэгвэл догоогийн тэнгэр хөмрөх байлгүй. Хүүн 2 хоног гэртээ ирсэнгүй. Нэрээ ямар нэгэн сэксгэр үстэй эм Соломонг нь булааж байгаа юм биш үү та? Үгүй. Өрн хүрээд л ирэх ёстой. Тэр ихэсэн югаан ч нуудаг биш үү? Хэрвээ хэнийгэн бүсгүй сэтгэл алдарсан бол ихтэн хэлжил таарна. Догоо зөөлөн галаар сүгэн дахиад хэдэнтэй халааж сайхан өрөм загсаах гэж эргэнэг дээрээ тавилаа. Хүүн өрмөнд дуртай билээ. Чингэд хэдийгээр урьд шин хүүгэн ирнэ хэмээн хоол хийсэн хിവэрэн байсан авчиг борцнууд нь дэвтээлээ. Өөрөө хүйтэн гуралтай хоолн дээр цай хийж идэв. Сэтгэл нь гэнтхэн зовж орхилоо. Өрн зүгээр л явдаг байгаа та. Морь харнаасан унчхаагүй байгаа. Уг нь арх амсдаггүй юмсан. Үеийн хардсуул тааралдаж архиар шахуулаад согтож буруу хазгай явдал болоогүй үсттэй. Догоо зөрүү хараатад дурангаан авчих гадаа гарав. Тэрбэр оройн наранд толгодын сүдэр хөөшлөн буй их ховын уужим руу дурандав. Юу ч харагдсангүй. Догоо аргалд явлаа. Шээзгээ үрж голиод ихвэрэг шаган байх толгодын ингэрээр хадсан хөх хомоол тэмээний хоргол төв. Морин төвөргөөн сонсогдох шиг байц. Хүүн хөтөл гүвээ даван ихэд яаран давтлогож ирлээ. Холбоотой 2 морь хөтөлжээ. Өндөр зоотоо дэлийн зассан сайхан хээрмөр, сайвар алхаатай борлог, ийм 2 сайхан морь эр хүний шохорхол татам хүлгүүд байлаа. Энэ мордыг худалдаж авсан болов уу? Юунд морин усан хулган болтол давхинав? Хүнээс зогтсон юм шиг. Догоо яав ив гэж асуух завдалгүйгээр Соломон хөлд нь унаж ээж минь хүмүүс намайг барих гээд хөөж явна. Би яалтчгүй шоронд орхон. Энэ 2 сайхан морийг хулуулсан минь үнэ. Ээж би одоо яах вэ? Тэр хүмүүс одоохон хүрээд ирнэ гэж уйлан дэвхцлээ. Догоогийн нүд том болж цоглууртан алх хөргүүлсэн ямаа шиг нэгэн хэсэгтээ балмагцснаа үгүй алаг үрээ тэдэнд өгөх гэж юу дээ? Энэ мө 2 сөрдгөрөөс болж шоронд хатаах гэж юу? Хэмээн бачимдан бодлоо. Чингэтэл яг энэ үед Шандын говийн заган дундуур гарсан хөсхийн замаар 3 морьтон давхин гарч ирэх нь харагджээ. Догоо хүүгэн босгож шээзгэтийн аргалан өрүүлээд өөрөн хөлстэй моринд нь шалвахын морлож мөнөөхөн холбоотой 2 адуу хөтлөнд давхиж одлоо. Үгүй хүүгээ шоронд орохыг үзснээс үхсэн минь дээр
Ичихгүй бол хөгших намайг тэр шорондоо хийвэл хийх. Шандын говийн бүр алсад загин шугуу өнгөрч баймааж 3 морьтон догоог гүйцэн очижээ. Догоо яаралгүй морины сүүл хөдлөгөх төдий сажлуулсхийн тэднийг хүлээлээ. Налжирч хам нөхтөнч морь хөдлсөн хулгайч гүйцэн очоод догоог байхад нь учиргүй гайхлаа. За хөөхтүүд хаа хүрхэн өв? Өчигдөрхөн манахаас мордоогүй билүү? Хэмээн догоо ажигчгүй асуув. Гэртээ арьсан чинь морьдээ минь хулгай хойжээ. Хэмээн налжир ядарсан дугаар хэлжээ. Эзний нь олгоснаатаа явна. Хэмээв. Намайг л барьж дээ. Догоог ингэж хэлэхэд нөгөө гурав бие биерүүгэн гайхан харцгаалаа. Та хулгайлсан юм гэж юу? Тийм би. Тийм ээ би. Сайхан морьд нүдэнд тусаад байхлаар нь авчихсан. Арай үгүй элгүүд. Одоо үзвэл мөнөөхөн бэлтгэргийн янгуучид морионж сольж амжсангүй. Хол газраас усан хулган болтлон дахиулсан мордын хөхмах чачирч хөлсөн чим туслан шорон дээр унаж байлаа. Энэ мордын зогсох шахжээ. Налжир морноос буулаа. Нөгөө хоёрын ч дуурайв. Нар аажмаар баруун зүгийн толгодын загвар шингэж байлаа. Чингдэл гинэтхэн нүдний буланд нэг юм гялсхийг шиг болов. Алтан харган бодрогны өндөр бутны цаахнуур чонын хоёр соотойсон чих үзэгдээд алгууллаа. Догоогийн дотор хүйт оргиж ирэв. Нөгөө залуучууд чоныг анзаарсангүй. Налжир богцноос боривтой айрыг гарган хамааран савируулан ингэрлүүгийн асхан байж залгилав. Морд зогсчээ. Хэн маанч ядарлаа. Энд онож тэнкэл авахаас хэмээн хэнд хэлж байгааг бөөмөд налжир тодхон гэгч нь хилээд боривтой айргийг цаадуулдан өгч гансан гарган үлээв. Тэгээд та мордыг авсан чи үний юм биз дээ? Үнэн. Би юу гэж худлаа хэлэхв? Залуучууд үл итгэсэн харцаар харж боривтой айрыг залгилцхан ядарсандан ногоон дээр тэрий хадан унцгаалаа. Энэ шин налжир найзтайгаан элбэн догоог хэдийнэ өшрөгсөн тэрбээр эм хүнийх нь хувьд бүрэн дээрлхэн эзэмдэв. Харин ялхааран шахуу 3 дахь залуу нь ойртсон ч үгүй. Морд холуулсны төлөө гэж далиндуулах мэт тэр нэг шин өврөө нэгэвгэд хорсож налжир шандын говийн дөчгөрсөн авгааг тохуурхан залуу эр хүнийхэн ааг омгийг гаргасаар бүр ядарч шин дунд согтуу мэт унлаа. Чингэ тэр чигэрийн хорхирч гарав. Хамаг биеийн балбуус мэт өвдөн хүүгийн хийсэн үеийн үрийг өөрийгөө золин үүрч барсандан догоо бие сэтгэлээр шаналн байвч морд үргэн хамраан дугаргаж газар завчлахыг чих сорцхийн анзаарав. Тэрбээр бослоо. Тушаата мориндон очиж олмон чангалан аяархан мордов. Догоо хүмүүсээс зөөлхөн алхуулан холдмогцсон загин шугуй дундуур давхин одов. Өглөө нойрмоглосхийн босоод налжир байж бол шүү үзэгдлийг харан амандан хараалаа. Үзэхүл зогсох шихсан мордигч хулгайд хөөгдсөн холбоотой хоёр адуугч шөнөөр чон хэдийний урж эдбад хийсэн байлаа. Шувуу эргэж цус шархны үнэр ханга тавих ажээ. Налжир эмээлийн үрээд хам нөхөтэйг явган буцхаас аргагүй болов. Мөнгөн баавартай ясан хяртай хүнд төмөр дрөөтэй гоё эмээлийн үрээд загин шугын дундуур хөлсөн урсган асгах налжир нэг эргэж харахтан араас нь бэлтгэргийн тэдэнд алдсан өлөгчин чон хараа барааны газраас сэм дага явааг мэдэв. Налжирын оройны үс босох шиг болж нуруунд дээгүүр нь том морин ширгаолж гүйлдэг шиг санагдах вэ. Хэдхэн хоногийн өмнө чонын үрнээс бэлтгэрийг суйлахтан туниа муутай хоёрын хаданд нүдийн бэлтэртэл шахуурдан алснан санаж амжив. Бусдын шуудайлж амьдаар нь гэртэн аваачсан билээ. Одоо гэтэл хийсэн нүглийнх нь гор гарч чононд барилах цаг ирэх нь энэв хэмээн зүрх болболдсон айн чичирч бодлоо. Өлөгчин их чон дагсаар л байв.